Энэ өвлийн удирдлагын хамгийн хүйтэн өдрүүд тохиож ах шиг байна тий. Сүүлийн хэдэн өдрүүд бол нэлээд хүйтэн байна. Тэгээд өнөөдөр та бүхэн бас хичнээн гадаа хүйтэн ч гэсэн зүрх сэтгэлтэй эзний галыг тэгээд маш халуун зүрх сэтгэлээр ирсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд одоо төмөр хамтдаа эзний үгийн төлөө хамт залбираад эзний үгийг шимтэн сонсцгоё. Бурхан аав минь танд маш их баярлалаа. Өнөөдрийн энэ цагийг бидэнд зөвшөөрч өгсөн танд талархаж байна. Таны ивэл ирвэл бид нарт өргөлж хамт байдгийн төлөө баярлалаа. Их эзэн минь хэдийгээр гадаа хүйтэн байгаа ч гэсэн бидний зүрхэнд та өөрийнхөө үгээр өөрийн оршихугаар та бас дулаацуулж бидний амьдралд халуун дулаан хайрыг та өгч бидний нөхөрлөл донд халуун дулаан тэр нөхөрлөлийг өгж байгаа танд баярлалаа их эзэн минь. Өнөөдөр таны үгнээс суралцж байхад та одоо биднийг өөрийнхөө үгээр өдөртөн чиглүүлж өгөөч таньсахгүй гэж. Бид зүрх сэтгэлээ таны үгийн өмнө нээж таны үг бидний амьдралд ирэх үед анх дэлхийн ертөнцийг бий болгосон тэр хүчээр та бидний амьдралыг дахин шинчилж дутаг маань дүүргэж дундуурыг маань үнэхээр бэлхэн болгож өгч таньсахгүй гэж байна. Их эзэн минь тэгээд бидний амьдрал таны дотор хувьсан өөрчлөгдөж шинчлэгдэж бүрэн бүтэн шинэ хүн болоход та биднэрт туслаарай. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Дэлхийн 2 дугаар дайны үед Японы нэгэн алдартай нисгэгч Мучиё гэдэг нэртэй нисгэгч байж гэнэ л. Тэр нисгэгч бол өөрийнхөө скадрел дотроо 860 шилдэг нисгэгч нартай ийм гайхалтай одоо удирдагч хүн байж гэнэ. Тэгээ энэ хүн бол Японы армийн нисгэгч хүн байгаа. Тэгээ 1941 оны 12 дугаар сарын 7 бол түүний амьдралын маш чухал өдрүүдийн нэг. Ягаад гэвэл Америкийн сувдын ирэг дээр хаваа арал дээр Америкийн сувдын ирэг дээр байсан Америкийн цэргийн нисгэгчний бааз дээр тэнцээ байсан цэргийн баазууд дээр за тэгээд тэнд байсан ард иргэдийн дээр асар том бөмбөгдөлтийг хийсэн өдөр. Тэгээ энэ том бөмбөгдөлт дайралт бол Мучиё Фучидо гэдэг энэ цэргийн одоо том цолтны удирдан хийсэн чухал дайралтуудын нэг байсан. Мэдээж хэрэг мань хүн бол Японд алдартай цэргийн одоо гавьяатан болсон. Гэхдээ нөгөө талдаа Америкт бол хамгийн их үзэн ядагдсан хүн болж хувирсан. Тэгээ энэ их үзэн ядалтын донд юу бий болсон бэ гэхээр Яков гэдэг нэртэй Яков Делия гэсэн нэртэй нэгэн Америкийн цэрэг бас нисгэгчний хүн яг тэр хүнийг байрж авч алах тийм зорилготойгоор буцаад өөрийнх нь ард түмэн дээр ямар их бөмбөгдлийг авчирсан бэ гэдгийг буцаж өгөх зорилготойгоор яасан бэ гэхээр хамгийн ихний бөмбөгдөх одоо тэр нэг хэсэг байгаа шүү дээ. Эхний хэсэг. Яг тэр үед сонгогдоод мань хүн бас хамтдаа байлдаж исэн нисгэгч нартайгаа хамт эхний игнэнд бол нисэж очиж Америкийн одоо цэргүүдийг бас манлайлан явж Японд очиж дайлдахаа тулдахаар бол ниссэн байдаг баг. За ингээ мань хүн бол мэдээж хэрэг сувдын иргэ бөмбөгдүүлсэн тэр шонжонгаа авахын тулд Японы Нагоё гэдэг хот дээр очиж эхний бүлэг онгоц осчол бөмбөгдөлтийг хийсэн байдаг. Тэгээ асар хүчтэй бөмбөгдөлтийг хийгээд буцах замдаа мань хүний онгоц бэртэж дайсныхын талд буюу Японы газар нутгаар бол онгоц нь бас сүрсэн. Гэхдээ мань хүн тэндээс бол амьд гарсан. Тэгээд Якоб амьд гараад яасан бэ гэхээр Японы шоронд хоригдсон, баригдсан. Тинчээ Японы шоронд 2 жил орчин бол одоо цэргийн ялтан болж тинчээ бол хоригдож хамгийн хүнд хэцүүг бол үзэж мэдэрсэн баг. Хоолунд байхгүй, яргалал, гадуурхалт, үс сонзон маш олон зүйл түүнийг зовоож исэн 2 жил бол тэнцээ бол үнэхээр там шиг бол өнгөрсөн баг. Гэхдээ сонирхолтой нь ямар нэгэн сонирхолтойгоор нэг юм хин нэгэн хүн түүнд нэг сонирн байдлаар Библи бол дамжуулсан байдаг юм байна л. Тэгээд тэр Японы шоронд байж байхдаа мань хүн Библи уншаад яг тэр зовлон зүдгэр дотор яг Библиэд нөхөрлж ирсэн. 1944 онд мань хүний одоо хүлээж авсан тэр Библийг Эхлэл номноос дахуулж анх уншиж эхлэх үедээ ер нь бол Библийн талаар сайн ойлгохгүй байсан. Гэхдээ уншсаар байсан үргэлжлүүлээд уншсаар байсан. Тэгээ үргэлжлүүлж уншсаар хагаад Ром ном дээр ирэх үед мань хүн эзэн Есүс Христ итгэхээр шийдсэн. Би эзэн Есүс Христ итгэхье. Хэдийгээр зүрх сэтгэлд нь сонзон маш их үзэн ядалт, маш их харуусал, уув ганаг, гуниг тэгээд зовлон их орноос сансан сэтгэл маш олон зүйлсүүд хэцүү байсан ч гэсэн эзэн Есүс Христ тэр дотор нь авралыг мань хүний амьдралд дамжуулсан. Гэвч
түүний амьдралд маш хэцүү нэг зүйл тохиолдсон. Тэрний үг гэхээр Матай номын 5 дугаар бүлгийн 44 дугаар ишлэл. Дайснаа хайрл гэдэг үг. Эзэн Есүс Христэд итгэх нэг асуудал. Гэхдээ дайснаа хайрлна гэдэг бол өөр асуудал. Өөрийнх нь ард түмнийг зовоосон, өөрийнх нь амьдралд нь ууг авшиг авчирсан, өөрийг нь гадуурхсан, өөрт нь хоолой нөгдөггүй, өдөр болгон дэгэлдэг, зовоодог, ууг авшигаар дүүргсэн тэр хүнийг хайрлна гэдэг бол түүний хувьд тийм амархан зүйл байгаагүй. Матай номын 5:44 дугаар бүлгээр харин би та нарт хэлье. Дайснуудаа хайрл. Та нарыг хавчигдагчдын төлөө залбир гэж хэлсэн байдаг. Тэгээ эзэн Есүс итгэснийхэн дагуу тийхүү тэдний төлөө залбирна гэдэг бол үнэхээр хүнд хэцүү даалгавруудын нэг байсан. Гэхдээ тэр хэдийгээр хэцүү байсан ч гэсэн тэр хүмүүст буцаад сайнаар хандах гэж хичээж эхэлсэн байна. Сайнаар хандах гэж хичээж эхэлсэн. Хүчээрч болтгой би сайнаар хандах гэж оролдох хэрэгтэй. Тэгээ өглөө болгон юунаас эхэлсэн бэ гэхлээр өглөө болгон өөрийг нь харж хянаж байгаа тэр цэргүүд хойгууд руугаа мэдлэгээс эхэлсэн. Сайн уу? Өглөөний мэд тий. Тэгээд үзэн ядсан гарцаар хардаг байсан бол тэрийг жоохон болж эхэлсэн. Тэднэртэй 5 үг ярьж эхэлсэн, сольдог болж эхэлсэн. Тэгээд тэдний төлөө залбирдаг болж эхэлсэн. Амархан байгаагүй. Гэхдээ юмс өөрчлөгдөж эхэлсэн. Маш их үлсгэлэн зүтгүүрт байх үед зарим Япон цэргүүд түүнд нэмэлт хоол авчиж өгдөг болж эхэлж. Түүнийг маш их үлсгээс нь хамгаалж эхэлсэн. Тэнд түүнтэй ярьж эхэлсэн, найзалж эхэлсэн. Удалгүй дайн дуус мань хүн гэртээ яриад юу хийсэн гэж бодож байна. Шууд Библийн сургууль сурахаар хардаг. Америкт гэдэг Асбури гэдэг методист Библийн сургууль байгаа. Асбури теологийн сургуульд мань хүн сурахаар ороод тэнд сурч дууссныхын дараа Япон руу илгээлтийн эзнэрээр явдаг. Сонирхолтой төв. Нэгэн цагт өөрийнхөө ард түмнийг нь бөмбөгдөжсэн ард түмэн рүү өөрийг нь шоронд зогоож исэн ард түмнийг хайрлахаар өөрийг нь зовж зүдэр цусаа урсгаад явжсэн тэр гудамжаар одоо яаж байгаа вэ гэхээр Христийн сайн мэдээг бариад буцаж очоод хайрлахаар тэр хайрын мэдээг дамжуулахаар Япон руу илгээлтээр явсан ийм цэргийн төв. Тэгэж явхдаа зүгээрс нэг Японы нэг хот руу яваагүй тэр бол яг Нагоя буюу өөрийнхөө бөмбөгцсөн хот руу одоо сайн мэдээг аваад буцаж очиж байгаа ийм төв. Христ итгэлийн амьдрал гэдэг бол их сонирхолтой. Ягаад гэвэл энэ нэг ийм аялалтай адилхан. Тэгээ энэ аялал нь яг юуны аялал вэ гэхээр нэг шагнал авах гээд байгаа гэхээс илүүтэйгээр миний өдөр тутмын маань амьдрал доторх Христтэй хамт алхах амьдрал юм байна. Үүнийг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр хувьсан өөрчлөлтийн амьдрал гэж бас нэрлэдэг. Хувьсан өөрчлөлт гэж яг юу вэ? Хувьсан өөрчлөлт гэдэг бол дотроо болоод гаднаа бүхий л талбартай цогцоороо өөрчлөгдөх өөрчлөлтийг хэлдэг. Гадналтаа зөвхөн гадналтаа өөрчлөлт бол энэ бол зүгээр л нэг гаднах өөрчлөлт. Гэтэл хувьсан өөрчлөлт гэдэг бол бүхэлдээ өөрчлөгдөв. Хүний бодол, хүний хандлага, альвайг харах хараа, ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил. Тэгээ үүнээс нь гадналтаа гарч ирж байгаа тэр өөрчлөлтүүд, бие авч явах байдал, үг хэл яриа, зам байдал, бусдад харилцах харилцаа, ажил хөдөлмөртөө үнэн шударах байх байдал, альва зүйлсийг чин сэтгэлээсээ хийх тэр хандлага. Энэ хүн надад ингэсэн учраас би одоо үүнийг ингэж хийж байна гэхээс илүүтэйгээр ингэсэн ч гэсэн хамаагүй эзний хүслийн дагуу хийж байгаа гэсэн тэр нэг хандлагууд. Дайснаа хайрлах хайр. Надад муу хийсэн зүгт буцаагаад сайныг хийх тэр л өөрчлөлтүүдийг хийж байгаа. Үүнийг бид нар нэг амьдрал дээр байдаг нэг зүйлээр жишгэх юм бол энэ яг л авгалтай. Хинч тоохооргүй жоох дотор арзаамаар тэр авгалтай үзэсгэлэнтэй эрвэхэ болон хувирж байгаа тэр хувьсэл тэр өөрчлөлтийг хэлдэг. Хувьсан өөрчлөлт. Эзэн Есүс Христэд бид Христэд итгэх үедээ бидний амьдрал энэ хувьсан өөрчлөлтийн аялалд гарч эхэлдэг. Урд нь би хэн байсан, одоо хэн байгаа, бас ирээдүйд хэн болох гээд явж байгаа вэ гэдэг энэ аяллыг маань хувьсан өөрчлөлтийн аял гэж нэрлэж байгаа. Энэ хувьсан өөрчлөлтийн аяллыг бид нар юу гэж нэрлэдэг вүлээ? Хариуцлагын амьдрал гэж нэрлэдэг. Хариуцлагын амьдрал. Өдрөөс өдөрт өөрчлөгдөх, шинжлэгдэх энэ амьдралыг хэлдэг. Тийм ч учраас Ром номон дээр Илч Паул бидэнд хандаад оюун санаагаа шинжлэн байж өөрчлөгдөх тун гэж тэр процессын амьдралыг биднэрт танилцуулж хэлсэн байна. Бид өдрөөс өдөрт өөрчлөгдөж Христтэй адилхан болохоор болж хувирахаар явж байгаа энэхүү аяллаар явж байгаа хүмүүс. Хамтдаа бүгдээрээ Библийг нэгээд 1-р Тесалоник номын 1-р бүлгийн 1-5 дугаар ишлэлээр очицгаая.
1-р Тесалоник номын 1-р бүлгийн 1-5 дугаар ишлэл. Нэгдүгээр Тесалоник номын 1-р бүлгийн 1-5 дугаар ишлэл бол Илч Паулын Тесалоник гээд хотынд бичсэн анхныхын загтал юм баг. Тийм учраас 1-р Тесалоник гэж нэрлэгдсэн. За эндээс би та бүхэнд дуудаж өгнө. 1-р Тесалоник 1-5 дугаар ишлэл. Паул болон Силван Тимот нараас эцэг бурхан ба эзэн Есүс Христ доторх Тесалоникчуудын чуулганд нэгүсэл ба амар амгаланг нь та нарт байх болтугай. Бид та бүгдийн төлөө бурханд үргэлж талархдаг. Та нарыг залбиралдаа тасралтгүй дурсан. Бидний бурхан бөгөөд эцгийн өмнө нь та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд эзэн Есүс Христ дэх найдварыг чинь тууштай байнга сандаг. Бурханаар хайрлагдсан ах トゥ нараа та нарын сонгогдсныг бид мэднэ. Учир нь бидний сайн мэдээ та нарт зөвхөн үгээр бус мөн хүч ба ариун сүнс дор бүрэн баталгаагаар очсон. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар сайн чинь байсныг та нар мэднэ гэв. Амен. Хувьсан өөрчлөгдөж байгаа амьдралын итгэлийн амьдрал буюу энэ ариусгалын амьдрал тунд биднэрт өнөөдрийн хэсэг дээрээс сурах ёстой 3 чухал зүйлийг би та бүхэнд дамжуулах хүсэж байна. Энэ бол би өөр пасторудаас сурсан зүйлүүд би та бүхэнд дамжуулж байгаа. Нэгдүгээрт нь биднийг чиглүүлдэг бурхантай нийцэл, бурхантай нэгдэх нэгдэл бидэнд хамгийн чухал байдаг. Бурхантай нэгдсэн нэгдэл. Хувьсан өөрчлөсөн амьдрал, бидний амьдрал хувьсаж өөрчлөхийн тулд нэгдүгээр бид бурхантай нэгдэх ёстой. Бурхантай нэгдмэл нэг байх ёстой гэсэн үг. Саяны хэсгийг харах юм бол эхлээд Илч Паул болоод түүнээс гадна бас нэг 2 хүний мэдчилгээг та бүхэн эхлээ харж байгаа. Нэгдүгээр ишлэл дээр Паул, Силван, Тимот гэсэн энэ 3 хүний мэдчилгээ харагдаж байна. За бид нар Паулыг мэднэ, Тимотыг мэднэ. Паулыг бол бид юугаар мэдэх вэ гэхээр Библийн хамгийн олон ном бичсэн Есүс Христийн хамгийн отхон элч нарын нэг гэдгээр бид мэднэ. За Тимотыг бол бид мэднэ. Тимот бол одоо бидний мэдж байгаагаар л Паулын хүү. Гэхдээ мэдээж төрсөн хүү нь бол биш. Сүнслэг хүү нь бол байгаа. Сайн мэдээ тараас нь дагалдуулсан, өсгсөн, үүсэлт гаргаж ирсэн. Тэгээ Тимотд хандаж бичсэн Илч Паулын загтлууд бас байдаг те. 1-р Тимот, 2-р Тимот гэдэг. За түүгээр мэдж байгаа. Гэхдээ энэ Силван гэж юм бэ? Өөрөөр хэлэх юм бол Тесалоник хотынд Паул болоод Тимотийн хэмжээнд нэр нь дурдгдсан энэ Силван гэж юм бэ? Силваныг бол бид нар нөгөө нэрээр нь сайн мэднэ. Энэ бол Силас. Петртэй хамт байдаг. Петрийг дагалдаж явсан. Түүний дагалдагчтай нэг. Сайн мэдээ түгээдэг байсан. Силасыг бол 1-р Петр номын 5 дугаар бүлэг дээр их тодорхойгоор бичсэн. Тэр бол итгэмжтэй гэж дурдсан байдаг. Итгэмжтэй, найдвартай, итгэмжит, найдаж болох байсан нэгэн гэж бол маш тодорхой дурдсан байдаг. Библиэд бол олон хүмүүс гардаг. Олон хүмүүсийн үйлсүүд, итгэлийн үйлсүүд бол гардаг. Гэхдээ итгэмжит гэж тодорхойлогдсон хүмүүс цөөхөн байдаг. Итгэмжит. Тэр энэ цөөхөн дурдж байгаа хүмүүсийн нэг бол Силас буюу Силван. Тэр итгэмжит хүн учраас Илч Паул болоод Тимот 2-ын дунд түүний нэр хавчуулгдан явж Тесалоник хотынд мэдчилгээний хүртэл очсон ийм сонирхолтой түүхтэй хүн байна. Бидний амьдрал хэр зэрэг итгэмжтэй, итгэл даах үйс, итгэмжлэлт байдал дотор бид нэр өсөж амьдарч байгаа вэ? Таны хүмүүс итгэмжит гэж хэр зэрэг дууддаг вэ? Өөрөөр хэлэх юм бол хин нэгэн хүнээс таны талаар тодорхойлолт авах юм бол тэр хүн таныг юу гэж тодорхойлох вэ? Яг бид нар альва ажил орохдоо ч юм уу эсвэл ямар нэгэн зүйл нэгдэхдээ ямар нэгэн тодорхойлол бид нар хэрэгтэй бол хин намайг их сайнаар тодорхойлж чадах вэ гэдэг хүнийг хайдаг. Тийм биз? Аль болох сайн тодорхойлол гаргаж өгөх хүн рүү бид нар ханддаг, намайг тодорхойлоод өгөөч гэж. Таны эргэн тойронд байгаа хүмүүс, таны хань ижил, таны үр хүүхэд таныг юу гэж тодорхойлох вэ? Бурхан
таныг юу гэж тодорхойлов? Итгэмжит сайн боолмын эзнийхэн баяр баясгаланд ор гэдэг нэг сайхан үгийг бид нар санаж байгаа тийм ээ. Ялангуяа талантын 6 зүйл дээр гардаг. Бурхны үлдээсэн талант буюу түүний найдвар, авиас бэлэг, тослохоо, боломж болцоонуудыг Бурхны алдрын төлөө ашигласан тэр хүмүүсийг Бурхан юу гэж нэрлэж байгаа вэ? Итгэмжит сайн боолно гэж нэрлэдэг. Та хэр зэрэг итгэмжтэй вэ? Энэ итгэмжтэй боол, итгэмжтэй Бурхны зарц хүн, итгэмжт найз байх, итгэмжтэй хань ижил байна гэдэг бол энэ бол маш их том гавьяатай, том одоо юу гэх юм бидний нэрний ард дагалдаж явах ёстой чухал цолуудын нэг юм байна. Хоёрдугаар ишлээс харах юм бол бид та бүгдийн төлөө Бурханд үргэлж талархахдаа та нарыг залбиралдаа тасралтгүй дурсан бидний Бурхан бөгөөд эцгийн өмнө та нарын итгэлийн үйл хайрын хөдөлмөр хийгээд эзэн Есүс Христ дэх найдварын чинь тууштай байнга сандгаа гэж хэлсэн. Одоо Илч Паул юуны талаар хэлж байгаа гэхээр байнга дурддаг нэг 3 зүйлийн талаар ярьдаг. Үүнийг Паулийн 3 одоо юу гэдгийг те 3 тулгын 3 чулуу гэдэг ч юм уу хүмүүс янз янзаар нэрлэдэг л те. Тэгэхээр энэ ч нэг 3 зүйл гарч байгаа нь итгэл, найдвар, хайр гэсэн 3 зүйл гардаг. Итгэл, найдвар, хайр. Тэр итгэл, хайр, найдвар гэдэг бол Илч Паулийн биднэрт загч байгаа Библийн биднэрт загтаг маш чухал 3 элементүүдийн нэг. Өөрөөр хэлбэл бидний итгэлийн амьдралын чухал 3 элементийг энэчээ Паул одоо биднэрт зааж хэлж байгаа. Гэхдээ мэдээж хэрэг энэ итгэл, найдвар, хайр 3 нь юу вэ гэдэг талаар бол энэчээ шууд заагаагүй. Илүү ихээр юун дээр анхаарал хандуулж байгаа гэхээр итгэл, найдвар, хайраас гардаг үр жимсийн талаар. Биднийг хүргэдэг үйлдэлүүдийн талаар зааж байгаа. Итгэлийн үйлс, хайрын хөдөлмөр, харин найдварын тууштай байдал гэж илэрхийлсэн байдаг. Итгэл нь биднийг үйлсэд хүргэдэг, хөдөлгөдөг. Хайр нь биднийг хөдөлмөрлүүлдэг. Найдвар нь биднийг тууштай байдалд хөтэлдэг. Энэ 3 бол эзэн Есүс Христ доторх бидэрт зайлшгүй байх ёстой 3 чухал шинж чанаруудын нэг. Эзэн дотор нэгдмэл нэг байж Христтэй хамт байж бид нар хэрвээ өөрчлөлтийг хүсвэл хувьсан өөрчлөлтийг миний амьдралаар байлгахыг хүсвэл нэгдүгürt бид эхэсний биднээс юу хүсэж байгаа вэ гэдэгт бид нар нэгдмэл нэг болох ёстой. Христийн хүсэлтэд бид нар нэгдмэл нэг болж ээж бидний тэр хувьсан өөрчлөлт маань бий болждаг. Бидний хүсэл биш, Христийн хүсэл. Христ биднээс юу хүсэж байгаа вэ? Итгэл, найдвар, хайрыг хүсдэг. Ямар итгэл, найдвар, хайр? Үйлсийг бий болгодог итгэл, хөдөлмөрийг бий болгодог хайр, бас тууштай байдлыг бий болгодог тэр найдварыг. Энэ 3 зүйл нь биднийг Христ дотор Бурхны хүсэлтэд нэгдмэл нэг болгоод тэгээ энэ нэгдмэл нэг болсон байдал нь биднийг хувьсан өөрчлөлтөнд авчирдаг. Бурхан минь намайг өөрчлөөч бид олон удаа залбирдаг. Бурхан тийм ээ би чамайг өөрчлөе гэж хэлдэг. Тэгээ би яаж өөрчлөгдөх вэ? Чи надтай миний бодол санаатай нэгдмэл нэг болоорой гэж. Би таны бодол санаатай хэрхэн нэгдмэл нэг болох вэ? Итгэлээрээ үйлд. Хайраар хөдөлмөрлөл. Тууштай байдал дотор найд. Ингэснээр бид яах вэ? Бурхан дотор нэгдмэл нэг болж бидний амьдрал өөрчлөгддөг. Бурханы цаг хугацаанд Бурханы бидэнд өгсөн тэр боломжийг ашиглаад Бурхан дотор бид нар өөрчлөгдөх боломж бидэрт зөндөө байна. Алдартай теологч C.S. Lewis ийхүү хэлсэн байдаг. 2 төрлийн хүмүүс энэ дэлхийн ертөнцийн байдаг гэж. Нэгдүгээр төрлийн хүмүүс нь Бурхан таны хүсэл биелэг гэж хэлдэг хүмүүс. Хоёрдугаар төрлийн өмнө Бурхан өөрсдөнд нь хандаад за яах вэ чи хүснээрээ хий гэж хэлдэг хүмүүс. Өөрөөр хэлэх юм бол нэг хэсэг хүмүүс бол Бурханы хүсэл юу вэ? Бурхан та юу хүсэж байгаа вэ? Би тийхүү хий гэж зорддог хүмүүс байхад нөгөө хэсэг нь хүмүүс нь яах вэ? Өөрийнхоороо явдаг учраас Бурхан за чи өөрийнхөө хийгээд үзтээ гэж орхигддог тэр төрлийн хүмүүс. Бидний амьдрал энэ 2 төрлийн хүмүүстээр хуваагдаж байдаг. Таны амьдрал энэ 2 төрлийн хүмүүсийн аль руу өнөөдөр алин дээр нь явж байгаа. Мэдээж хэрэг бид 100% нэг тал дээр нь 100% нөгөө тал дээр нь байдаггүй л дээ. Энэ хоёрын хооронд ингэ савлсан амьдралаар амьдарч байдаг. Заримдаа нэг сэтгэл мэдрэмж нь их гоё байх үедээ Бурхан минь би танд хайртай. Та өнөөдөр надаар яалгамаар байна. Бүх юм сайхан болох үед өвчин байхгүй, зовлон байхгүй, үр шир байхгүй, харилцаа холбоонууд нь бүх юм сайн, бүх юм тансаг одоо өөрийнхөө шүү дээ тийм ээ. Бүх юм нь хангагдсан үедээ тэгж хэлэхэд их гоё байдаг. Хаалалуя Бурхан минь намайг ивээсэнд баярлаа. Та надаас юу хүсэж чинь
хэл би таны хүслийг биелүүлээ баг те. А нөгөө талдаа яадаг вэ гэхээр бидний амьдрал бэрхшээл саад толгорох үе заримдаа яадаг вэ гэхээр одоо би те ингэж энэнгээр явж хансан болоо. Одоо би өөрийнхөө амьдрий. Одоо би өөрийнхөө үйлдэй. Өчнөө л энэ хүний төлөө би залбирлаа. Гэтэл одоо өөрчлөлт байхгүй нь одоо би яг өөрийнхөө замаар арга хэмжээгээ авъя. Өчнөө л би тэ сайн сайхан амьдрах гэж хичээлээ. Болохгүй нь одоо би өөрийнхөө арга хэмжээгээ авч өөрийнхөө амьдрий гэж. Хүмүүс өөрийнхөө хүслийг эрэлхийлдэг, эсвэл бурхны хүслийг эрэлхийлдэг гэж хоёр хуваагдаж байна. Олон зүйлсийг хийх гэж бид нэр хайж явдаг. Тэгээ бид нар дотроо ингээд Христ итгэжгүй учраас бурхан минь таны зориг, таны хүсэл юу вэ гэж аягүй их зүйлийг ярьдаг, хайх гэж оролддог. Гэхдээ бид нар төдийлөн яг түүнийхэн төлөө тэмүүлж алхаж явдаг. Бурхан минь та надаар юу хэлэх хүсэж гэж асуудаг ч гэсэн сонсохыг хүсдэггүй. Тэгээ юг илүү сонсдог вэ гэхээр өөрийнхөө хүслийг илүү сонсдог. Онлын хувьд бид нар бурхан минь ээ надад үгээ хэлээч, надад хараагаа хэлээч, миний амьдралын зорилго юу вэ? Би юуны төлөө явах вэ гэдэг ч гэсэн харин бидний юу хардаг вэ гэхээр өөрийнхөө хүслийг хөвчлээ харж байдаг. Ам маань бурхан руу ханддаг боловч нүд маань миний хүсэл дээр анхаарлаа хандуулсан учраас би юу хиймээр вэ? Би тэгмээр вэ гэдэг зүйл маань илүү их хүчтэй байх тохиолдолд бидэрт байсаар байдаг. Жинхэнэ зорилго бол Христтэй нэгдэх үед л биднэрт харагдаж эхэлдэг. Итгэлийн амьдрал донд бидэд 3 янзын хоолой, 3 янзын зүйлс биднэрт харагдаж, сонсогдож амьдардаг. Ерөөсөө энэ 3-ын хооронд л хүн амьдардаг. Эзний өмнө ирээд Тэнгэрийн өмнө Бурхны өмнө очих хүртэл 3 янзын хоолойг сонсож амьдардаг. Нэгдүгээр хоолой нь мэдээч яриг Бурхны дуур хоолой. Бурхны дуу хоолой. Юу нь зөв бэ? Юу нь буруу вэ? Юу хийвэл сайн бэ? Юу хийвэл болохгүй вэ гэдэг тэр дуу хоолой. Энэ дуу хоолой нь зөвхөн Бурханд итгэдэг хүмүүст биш. Бүх хүмүүст байдаг. Бурхан хэлдэг. Тийм ч учраас Ром номын 1-р бүлэгтэр хэрвээ Бурханы талаас сонсоогүй байжгаад Тэнгэр өөд одох юм бол хүн диваажинд очих уу, тамд очих уу гэж хэлдэг. Гэтэл Илч Паул маш хатуугаар энэ Ром номын 1-р бүлэгтэр хэлсэн байдаг. Юу яриад байгаа юм бэ? Дэлхийн ертөнц байгаль дэлхийн нар сар од энэ бүх зүйл чинь бурхан байдаг гэдгийг аль хэдийн үеийн үед тунхаглаж харуулсаар байхад чинь би бурханыг сонсоогүй гэж хэлэх хэн бэ? Чам тийм ирэх байхгүй штэ гэж хэлдэг. Айгүй хатуу хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ нар сар одод ирэхс байгаль дэлхийн эргэлдэх энэ хууль энэ цаана оршиж байгаа бүх олон түмэн бодисын хоорондын шүтэлцээ уялдаа хүн төрлөختний өөрийнх нь амьдарч байгаа энэ бүх байдал энэ бүхэн чинь гайхамшиг биш гэж юу? Гэтэл түүнийгээ бид нар аль хэдийн яах вэ? Өөр зүйл дээр аваач байдаг л нэг хувьсэл, байдаг л нэг нэг зүйлээс нөгөө зүйл рүү шилжиж байгаа шилжилт. Байдаг л нэг сармагчингаас хөдөлмөрсөөр байгаа энэ хоёр гарч нь ийм болцсон юм а гэдэг энэ онол буюу бүтээлийн бус харин эволюцийн хувьслын онол гэдэг зүйлс рүү ч ихж байгаа яадаг вэ гэхээр энэ бол байдаг л зүйл. Хин нэгэн цаана байсан юм биш. Зүгээр л ингэж байж байгаад бий болцсон гэдэг зүйл рүү оруулах гэж оролдож байгаа. Тийм учраас бурхан юу гэж байгаа гэхээр ямар гайхамшигтай эд эсүүд та нарын дотор зохицолгоотойгоор ажиллаж байгааг та нар харж байна. Энэ бүх зүйл чинь бурхан байдаг гэдгийг хэлээд байхад тэр бурханыг хаагахгүй байх юм бол ямар ч шалтгаан байхгүй шүү дээ гэж хэлдэг. Бид бурхантай хамт байх үед бурханы зорилгыг олж хардаг. Бурхан ямар зорилготой вэ? Миний амьдрал юу хийхийг хүсэж байгааг гэж тэр хүслийг мэдэх боломжтой болж эхэлдэг. Матай номын 6 дугаар бүлгийн 33 дугаар эшлэлээр юуны өмнө бурханы хүслийг ирж хайх, түүний ариун байдлыг ирж хайх талаар бидэрт зааж сургасан байдаг. Бурханы хүсэл зорилго бол маш тодорхой. Христэд нэгдэх. Христтэй хамт байх. Христтэй хамт байснаар бидний амьдрал хувьсан өөрчлөгддөг. Хувьсэл бий болдог. Харин бидний нөгөө нэг гэмт чанар маань яадаг вэ гэхээр бурханы дуу хоолой биш, бугийн дуу хоолойг сонсоход хүргээд иддэг. Тэр хоёр дахь дуу хоолой бол бурханых бус харин яг мойрын сүнс буюу бугийн дуу хоолой. Тэр буг чөтгөр мойрын сүнс бидэрт ямар дуу хоолой өгдөг вэ гэхээр заавал тэгж яах гэдэг юм бэ? Заавал их албатай биш шүү дээ. Яг энэ зүйл байна л та. Их тохиолдолд бугийн дуу хоолой яадаг вэ гэхээр шууд
аз сэтгэрийн санаа гэхээс илүүтэйгээр маш тийм тэнгэрлэг байдалтайгаар жижигхэн багахан өөрчлөлтүүдийг хүйж гэхдээ л тэгсэн ч ихсэн гүй яах вэ гэсэн ийм нэг тайлбартайгаар Бурхны үгнээс жижигхэн өөрчлөлтийг хийгээд бидний амьдралд орж ирэх тохиолдол их байдаг. Ер нь хүн сайн зөв зүйтэй явах чинь их зүйтэй юм байгаа шүү дээ. Гэхдээ өнөөгийн нийгэм чинь тийм хүн хамгийн хохирдог байхгүй юу? Гэх мэтчлэн байдлаар. Ер нь хүн шудраг байх хэрэгтэй юм байна. Гэхдээ яг өнөөдөр шударгаар өмнөөр яваад өхөр дэлгэр тулааг үүсдэг үе байхгүй боллоо гэх мэтчлэн. Айгүй тийм зүү юм шиг хэрнээ тайлбартайгаар баг зэрэг хазаадаг. Тийм учраас гим нүглийг гим гэдэг үгийн еврей утгын санаа ямар санаа байдаг вэ гэхээр зүгээр байндаа л оноогүй гэсэн утгатай. Байндаа л оноогүй байх юм бол тэр хажууд нь байна уу, тэр хол байна уу хамаа байхгүй. Байндаа л оноогүй буюу хийх ёстой зүйлийг хийгээгүй, очих ёстой газар очоогүй, байх ёстойгоор байгаагүй л бол үнийг бүхэлд нь юу гэж илэрхийлж байгаа вэ гэхээр гим гэж илэрхийлдэг. Тэрээс тэр нь хол байна уу, ойрхон байна уу тэр хамаа байхгүй. Тэгэхээр хоёрдугаар дуу хоолой биднийг төөргөлдүүлдэг, Бурханаас холдуулдаг дуу хоолой бол моёрын сүнсний дуу хоолой. Гуравдугаар дуу хоолой бол энэ бидний өөрсдийн дуу хоолой. Бидний өөрсдийнх. Бидний махан биенээс. Библиэлд махан бие гэсэн хоёр ойлголт гардаг. Нэг нь бол яг бидний энэ бие махбодыг илэрхийлдэг бол нөгөөх нь бидний гэмт чанар, миний дотоод хүнийг илэрхийлждэг. Махан биеийн хүсэл гэж. Гэмт хүн чанарыг маань илэрхийлждэг. Энэ нөгөө моёрын сүнс тустай байхгүй юу? Моёрын сүнс чинь бол тустай бодгол шүү дээ. Яг тустай. Бурхан бол тустай бодгол. Харин хүн бас тустай. Яг энэ дотор байгаа тэр бидний хүнийг буюу махан бие гэдэг үгээр бас илэрхийлж байгаа. Бие махбод, махан бие гэсэн хоёр янзын үгээр илэрхийлж байгаа. Бие махбодын төлөө бидний энэ бие махбодыг хэлдэг бол махан бие гэдгээр бидний нүгэлт, бидний дотоод хүнийг илэрхийлж хэлдэг. Тэгэхээр 3 дахь дуу хоолой бол бидний нөгөө нүгэлт хүн чанар. Би тэгмээр, би ингэмээр, би тэгэх дурггүй, миний үзэн ядалт, миний атаа хорсол, миний өрсөлдөх чанар, миний бусдаас орохгүй гэсэн тэр зүйлсүүд, миний шунал, миний одоо юу байдгийг те тэр нэг гэмт чанараадаас гарч байгаа зүйл. Яадгийн ингэчиж хэрэг би ингэчих юм бол ийм болно шүү дээ. Бүр тийм нэг хөгжилтэй шог яриа байдаг те мэдээж тийм бол биш л те гэхдээ шог яриа. Нэг нөхөр ингээд завхаараад байж гин л. Тэгсэн чинь нөгөө завхаараад тэгсэн чинь нөгөөд чинь ингээд би өстө тэгээгүй энэ моёрын сүнснээс болоод би ингэчлээ гэсэн чинь нөгөө моёрын сүнс нь бурхан би тэгээгүй ш наа чи өөрөө тэгж байгаа шүү гэж бурхан ч хэлжсэн гэдэг шиг. Нөгөө моёрын сүнс бидний хажуутлаас юм хэлдэг. Бидний дотор байгаа нэг дуу хоолой бас байгаад байгаа. Тэгэхээр нөгөө гим нүгэлтэй учраас энэ дуу хоолой маань яаж байгаа вэ гэхээр нүгэлтэй зүйл рүү маань яах вэ? Гим нүгэл рүү маань аягүй их татаад байдаг. Тийм учраас бид үүнийгээ шинжлэн байж өөрчлөх ёстой шүү дээ. Шинжлэн байж өөрчлөх. Тэгэхээр нэгдүгээр хувьсан өөрчлөгдөх бурхан доторх ариусгалын амьдралаар явж шинэ хүн болох нэг энэ аялал дотор энэ процесс дотор нэг бидний хамгийн чухал хийх ёстой зүйл нь бурхантай нэгдэх, бурхантай нэгдмэл нэг болох. Бурхан үүнийг биднээс хүсэж байгаа. Тэгснээр бид нар бурхантай нэгдмэл нэг болсноор бурхантай адилхан болж яах вэ? Өөрчлөгдөж идэх гэсэн үг. Үүнд бид нар юу хэрэгтэй вэ гэхээр итгэл, найдвар, хайр. Энэ үр жимсүүд. Өөрөөр хэлбэл итгэлийн үйлс, хайрын хөдөлмөр, найдварын тууштай байдал. Хоёрдугаар бидний хувьд чухал зүйлсүүд нь юу вэ гэхээр үрчлэл. Үрчлэл. Дөрөвдүгээр ишлэгийг цөмөр анхаарлаа хандуулцгаая. Дөрөвдүгээр ишлэл дээр юу хэлсэн бэ гэхээр ингэж хэлсэн байна. Бурханаар хайрлагдсан ах トゥ нараа та нарын сонгогдсныг би мэднэ гэж хэлсэн. Бурханаар хайрлагдсан ах トゥ нараа та нарын сонгогдсныг сонгогдсон. Дуулал номын 100 дугаар бүлгийн 1-3 дугаар ишлэлээр инхүү хэлсэн байна. Бүх дэлхийн эзэнд баясгалтайгаар хашгирахтун. Эзэнд баяртайгаар үйлчил. Түүний өмнө баясгалтайгаар дуулан ирэхтун. Эзэн болбоос бурхан гэдгийг мэддэг бай. Биднийг бүтээсэн нь тэр бөгөөд бид өөрсдөө бусаа. Бид түүний ард түмэн бидний түүний бэлчээрийн хон сүрг юм а гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бурхан бол эзэн гэдгийг бид мэдэх ёстой. Бурхан бол эзэн. Биднийг үрчилж авсан эзэн. Яагаад үрчлэл ийм чухал юм бэ? Цөмөө цааш нь харцгаая. Яаков номын 1-р бүлгийн 1-ээс 1-р бүлгийн 2-оос 3-р ишлэлээр бас бурханыг хинбэ гэдгийг мэдэх талаар инхүү хэлсэн байна. Ах トゥ нар минь элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Итгэлийн чин шалгуур хатуужилт хүргэдгийг та нар мэдэх билээ. Хатуужилт нь төгс үйл байг. Тэгвэл та нар төгс бүтэн
юугаач дутхгүй байх болно гэдэг. Бид нар Бурхны таньж мэдэж, Бурхны хийж байгаа ажлыг мэдж авна гэдэг бол аюул чухал. Тэгэхээр мэдэх энэ хоёрын хооронд ялгаа бас бий. Өөрөөр хэлбэл энэ мэдэх гэдэг нь зөвхөн нэг мэдлэг, мэдээлэл гэхээс илүүтэйгээр энэ үзэл баримтлал альваг хараа гэлж байгаа. Библи хизээж мэдэх гэдэг үгний цаатал зүгээр нэг мэдээллийн талаар ярьдаггүй. Библи мэдэх гэдэг үгний цаатал энэ туршлага, амьдралын туршлага, амьдралаараа ингээд туршаад үзсэн, мэдрээд үзсэн тэр мэдрэмж, үзэл баримтлал, харааны талаар ярьж байдаг. Тэр үзэл баримтлал гэдэг бол альва явдлыг, альва зүйлийг харах чадварыг хэлж байгаа. Альва зүйлийг харах чадвар. Зүгээр хараа гэдэг бол юу болж байгааг хардаг бол харин үзэл баримтлал гэдэг бол тэн дотор цаана юу болж байгаа гэдгийг харах чадварыг хэлдэг. Тэгэхээр энэ амьдралын бүх салбарт бидэрт хэрэгтэй. Тэгэхээр бид нар альва зүйлийг харах чадвартай байх хэрэгтэй. Харах чадвартай байна гэдэг нь зөвхөн энэ хоёр нүдэрээ юу болчихвоо гэдгийг биш, харин үүний цаана юу болоод байгаа вэ гэдгийг нь харах нь аягүй чухал. Нөө хэл сурахад нэг тийм байдаг шүү дээ, тэ. Энэ үгээр дамжуулаад энэ хүн юу гэж хэлэх гээд байгаа вэ гэдэг нь л хамгийн чухал шүү дээ. Бидний хамгийн чухал сурах ёстой зүйл нь. Энэ үг нь тийм үг байж болно. Гэхдээ үгээр дамжуулж юу хэлэх гээд байгаа вэ гэдэг нь бидний харилцаанд аягүй чухал байдаг. Түүнтэй адилхан нүдэнд ямар нэгэн зүйл болж байгааг бид нар харж болно. Гэхдээ үгээр дамжуулж бид юу харах ёстой вэ гэдэг чинь аягүй чухал болж байна. Бурхан бидний амьдралд тохиолдож байгаа зүйлсүүдэд дамжуулж биднэрт юг харуулахыг хүсэж байгаа. Бид юг хардаг болох ёстой вэ? Бурханы хайр шүү дээ. Бурханы нэгүсэл. Бурхан хэн бэ гэдгийг харах ёстой. Амьдралд олон зүйлсүүд болж байгаа. Заримдаа баярламар зүйлс болдог, заримдаа гонигламар зүйл болдог. Гэхдээ үүгээр дамжуулж бид нар юуг нь харах ёстой вэ? Түүний цаана. Хэрэв бид яг одоо болж байгаа зүйл дайн, самун, хүчирхийлэл, үлсгэлэн, өөр шир, амьдралд болж байгаа олон зүйлсийг харах юм бол бид хямарсаар байдаг. Гэтэл түүний цаана юу болж байгаа юм? Альва сорилт нь бидний амьдрал ирэхэд бидэрт аюул хэцүү байдаг. Сорилт тийм амархан байдаггүй. Бидний итгэлийг, бидний мэдлэгийг, бидний итгэл доторх бидний хүч чадлыг маань сордог. Гэхдээ энэ сорилтын цаана юу болж байгааг гэхлээр бид нар хүчрэх болж байдаг. Амьдралд болж байгаа зүйлсүүдийн цаана Бурхан юу хийж байгааг олж харах нүд бидэрт маш чухал. Уильям Бартлай гэдэг нэртэй хүн ингэж хэлсэн. Бурханд эрхэм болсон гэсэн хэллэгийн еврейчүүд зөвхөн Мосе, Соломон зэрэг хамгийн агуу хүмүүс мөн Израиль үндэстэнд зөвхөн өөрсөндөө холбогдуулан хэрэгэлдэг байсан. Харин одоо Бурханаас сонгогдсон ардын хамгийн агуу хүмүүсийг хүртдэг тэр нэр хүнд ядуу доороо харь үндэстнүүдэд хүртэл хүртээмжтэй болсон гэж. Тэр нэг сонгогдсон гэдэг үгний цааталд нэг чухал зүйл яригдчихэж байгаа. Энэ нь зөвхөн нэг юм алдартай, нэр алдартай, мундаг хүмүүс хамааралтай байсан тэр нэг Бурхны нэгүсэл өнөөдөр гим нүгэлтэй тухайн үед харь үндэстэн гэж дуудагддаг байсан тэр хүмүүс ч гэсэн хамааралтай болсон гэсэн санааг энэ илэрхийлдэг. Сонгогдсон гэдэг үг нь бид урд нь хинч биш байсан, харин одоо сонгогдсон гэсэн санааг хэлж байгаа. Бурхнаар хайрлагдсан ах дүүнараа та нарын сонгогдсныг бид мэднэ гэж түрүүн Тесалоникчуудад загтлын 4-р ишлэлээр бол хэлсэн байдаг. Эфес номын 1-р бүлгийн 4-5 дахь ишлэлээр түүний өмнө биднийг хайр дор ариун бөгөөд гим зүмгүй байхын төлөө Бурхан ертөнцийн суурьаас урд биднийг Христ дор сонгосон юм а гэж хэлсэн. Тэрээр хүслийнхээ сайн тааллын дагуу биднийг Есүс Христээр дамжсан үрчлэлд урдаас тогтоож байгаа гэж энэ сонголтын талаар бүр тодорхой хэлсэн мэт. Үрчлэл. Хоёрдугаарх чухал бидний ойлгох ёстой зүйл нь нэгдүгээрх нь бол Бурхантай нэгдмэл байх, хоёрдугаарх нь үрчлэл гэдэг зүйл байна. Үрчлэл гэдгийн санаа нь юу вэ? Бурхны сонголт. Бурхан сонгосон гэсэн санааг илэрхийлдэг. Үрчлэл гэхлээр хүмүүс энэ дотор тийм таатай мэдрэмж заримдаа төрдөггүй. Ягаад гэвэл гологдсон, хаягдсан, үн цэнэгүй болсон гэсэн мэдрэмж үүнийг дагдаг учраас үрчлэл гэдгийг ойлгодог. Гэтэл үрчлэл гэдэг бол үнэндээ бол яг тэр үрчлэл гэдэг үгийн утга агуулга бол хайрлагдсан гэдэг санааг илэрхийлж байгаа. Хайрлагдсан. Ягаад гэвэл сонгож аваад өөрийнх нь гэр бүлд гишүүн болгож авна гэдэг чинь эн чинь хайрлагдсан гэсэн санааг илэрхийлдэг. Гим нүглээс болоод гудамд гарцсан байсан бидний итгэлийн амьдрал, бидний амьдрал Бурхны хайраас болоод сонгогдоод Бурхны гэр бүлд орсон гэдэг нь энэ ч хайрлагдсан гэсэн санааг илэрхийлж байдаг. Хайрлагдсан.
Христэд итгэлээс гадуурх, үржлэгдсэн гэдэг үг утга санаа гуниг харуулслыг төрүүлдэг бол харин Христ итгэл дотор үржлэгдсэн гэдэг үг санаа бол хайрлагдсан гэсэн санааг бид нар давхар илэрхийлж байдаг. 3 жилийн өмнө ер нь яг нэлээд хэдэн жилийн өмнө манайх нэг нохоо авахгүй юу. Тэгээ нохоо маань биеийн муудаад гэрт амьдрах боломжгүй болоод би бас нөгөө аллергитэй болоод нохоогоо гадаа амьдруулах шаардлагатай болоод нэг цуглааныг гуугаад цуглаан маань тэр нохоог маань үрчилж аваад одоо үрчлэх гэх юм уу те хариуцж аваад амьдруулсан. Тэгээ түүний дараа хүүхдүүд маань нөгөө нохоондоо дасцсан учраас аюу хэцүү болоод байгааг мэдрээд манай гэр бүл дахиад нохоо авъя. Гэхдээ аллерги өгдөггүй нохоотой болъё гэдэг энэ удаа. Тэгсэн бид хоёр ингээд за нэг аллерги өгдөггүй нохоо хайж явж байгаад нэг газар очихгүй юу. Нэг хувь хүнтэй дайрлалаа. Тэгсэн нөгөө хувь хүн маань 2 шиг гүлэг барьсан явжсэн. Тэр 2 гүлгнийх нь нэг нь эр гүлэг нөгөөх нь охин гүлэг. Тэгээ охин гүлэг нь өвчтөө, нус нь гоожцсон, нуухдсан, ингээ ханиалгцсан. Яг тийм юм. Тэгээд бид хоёр нөгөө 2 гүлгийн хоёул ингээ харсан. Газар нөгөө 2 гүлгөөгээ газар тавьсан чинь нэг нь ингээл аюу цаваас ирэглэн гүүгэл энэ тэр ингээл гүүгэл нөгөөт нь болохоор гүүхч тэнгэл байхгүй ингээд нурмаагаад хөвтөд тэр ярьж байгаа хоёул өвчтөг нэ. Тэгээ үнэхээр бид энэ өвчтөг гүлэг эдгэх бид хоёр авахгүй байх юм бол магадгүй өвч магадгүй те магадгүй хинч тоохгүй ягаад өвчтөй учраас. Тэгээ бид хоёр ярьж байгаа хоёул өвчтөг нь хамгийн сулыг нь авъя. Тэгээ аваад шууд эмнэлэг аваачаад эмчлүүлээд. Тэгээ одоо бол манай гэрт байгаа. Тэгээ нохоогоо харах болгондоо хайр хүрнэ. Ягаад гэвэл ямар те арчаагүй жоохон те ийм байхад нь бид нэр ингээд аваад манай гэр бүлийн нэг гишүүн шиг тийм хэмжээнд барагшихгүй те явж байгаа байлаа. Яг хөө хүүхдүүдэд маань айгүй хантай байсан л те ягаад гэвэл нөгөө Сингапурт бид нэр 3 жил сураад ирсэн чинь хүүхдүүд маань босч явъя гэдэг айгүй хэцүү гоцсон ингээ үйл болоод даараал тухайн үед чинь нөгөө жоох хүүхд болохоор буцаад тухтай газар руу явах гээд тэгээд байгаа ш те. Тэгээ ядаж хантай гүлэг мүлэг ингээд нохоо мохоо байвал хантай байгаад хүүхдүүд маань хань болох юм болов гэд. Тэг үнэхээр хэрэг болсон. Ягаад тэгэхээр ялангуяа дунд охин маань тэр үед нөгөө яг нөгөө том охин маань ч тэр дунд охин маань ч тэр нэг юм ганцаартай найз нөхөд ингээд багтай байсан учраас тэр үед нь нохоотойгоо тоглох, нохоотойгоо хамт байх гэд ингэж аюу их хэрэг болсон байхгүй. Эзэн үнэхээр биднэрт бас яг тэр үед бол үнэхээр туслах арга зам нэс. Тэгээ энэ өршил гэдэг бол нохоогоо өршилж авсан гэдэг бол бидний хувьд бол яг энэ хайр. Яг хүний амьдрал дээр тэр бид нар гим нүгэлтэй гим нүглөөсөө болоод бурхнаас хаягдсан байсан. Бурхан биднийг аварсан. Анх бурхан биднийг өөртөө хамт айлгахаар уул нь бол бүтээсэн боловч хүн гим хийсэн учраас бурхнаас хаягддаг. Бүгд гим нүгэлтэй чанартай. Тэгээ бурхан тэр хүнийг буцаагаад аврахын тулд өөрийнхөө цорын ганц хүү Есүс Христийг загалмаатай цовдлуулсан гэдэг чинь бидний сайн мэдэн шүү дээ. Тэгээ түүнд итгэсэн хүмүүсийг бурхан өөрийнх нь гэр бүл үрчилж авна. Ямар муу, ямар гим нүгэлтэй, ямар одоо хар бараан байх нь хамаагүй бурхан тэр хүнийг уучладаг, өршөөдөг. Тэр хүн хэрэгцээтэй эмчилгээг хийдэг, өөдөн татдаг. Тэр хүн хэрэгцээтэй байгаа ойлголтуудыг өгдөг, амьдралыг нь хувьсан өөрчлөгддөг. Тийм учраас энэ үрчлэл бурханы үрчлэлийг ойлгож, бурханд үрслэгдэж тэр гэр бүлийн гишүүн болно гэдэг нь өөрөө их чухал. Бата номын 5 дугаар бүлэг дээр бидний зөвхт байдал нь фарисеучдын зөвхт байдлаас хэрэг илүү гарахгүй байх юм бол ямар хэрэгтэй вэ гэж талаар хэлсэн. Одоо бид нар бурханы гэр бүлийн үрчлэгдсэн, сонгогдсон тэр гэр бүлийн гишүүн босч учраас яг энэ гэр бүлийн гишүүний амьдрах ёстойгоор амьдрах хэрэгтэй. Бурханы зөвтгөлийн илрэл бол бурханы үрчлэл юм. Пакер гэдэг нэртэй хүн ийхүү хэлсэн минь үрчлэлийн талаар. Үрчлэл нь сайн мэдээний бидэнд өгдөг хамгийн дээд ерөөл бөгөөд энэ нь зөвтгөлөөс ч илүү үнцэнтэй. Гэвч зөвтгөл өөрөө бурхантай буюу шүүгчтэй дотн гүнзгий харилцаатай болсныг заавал илэрхийлэх албагүй. Үрчлэл гэдэг нь гэр бүлийн ойлголт бөгөөд хайр дээр үндэслэн бурхныг эцэг хэмээн харах үзэл юм. Үрчлэлээр бурхан биднийг өөрийн гэр бүл нөхөрлөлийн дунд авч биднийг өөрийн хүүхдүүд өв залгамжлах хэсэд болгон тогтоодог. Хүнийг уучлах гэдэг нэг ондоо асуудал. Харин уучлаад үрчилж гэр бүлдээ нэгэн гишүүн болгож авна гэдэг бол түүнээс илүү гүн гүнзгий харилцаа гэсэн санааг энэ илэрхийлж байгаа. Тийм учраас үрчлэл гэдэг нь хардаа нөгөө нэг зөвтгөл буюу бид нар хэлдэг те justification буюу хамгийн анх бурхан биднийг хүлээж аваад уучлах тэр ах шин. Гэтэл үрчлэл гэдэг бол түүнээс илүү яг
өндөрт биднэрт маш их гүн гүнзгий зүйлсийг бол мэдрүүлдэг гэж хэлсэн байдаг. 1-р Иохан номын 3-ын 1-р эшлэлээр бид Бурхны хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг эцэг бидэнд сойрхсныг хараач. Бид бол жухам энэ л юм. Биднийг ертөнц таньдаггүй нь түүнийг таниагүй учир юм а гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бид Бурхны хүүхэд. Хэрхэн Бурхны хүүхэд болсон бэ? Манай төгс төгөлдөр амийн ангийнхан бол мэдэнтэй. Хэрхэн бид нар Бурхны хүүхэд болдог вүлээ? Иохан 1:12 дээр харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь итгэдэг хүмүүст Бурхны хүүхэд болох эрхийг тэр өгөө гэж бид нар бүгдээрээ төөсийн хичээлээр хамгийн анх чижилдэг гэжлээ. Хоёр зүйлийг ярьдаг. Бурхныг Бурханд итгэх, түүнийг хүлээн авах гэсэн хоёр зүйлийг тодорхой ярьдаг байна. Бурхныг хүлээн авч түүнийг гэр бүлд эднэ гэдэг бол бидний хувьсын өөрчлөлтийн амьдралд хоёр дахь чухал зүйл. Гуравдугаарт нь ариун сүнсний тослогоо, ариун сүнсний тусламж. 5-р эшлэлээр учир нь бидний сайн мэдээ та нарт зөвхөн үгээр бус мөн хүч ба ариун сүнс дор бүрэн баталгаагаар очсон. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нар мэднэ гэсэн. Ариун сүнсний хүч чадал дотор бид нар байна гэдэг нь ариун сүнсний хүчээр удирдуулна гэдэг нь бидний амьдрал маш чухал. Стэнли гэдэг теологч ингэж хэлсэн байна. Пентекост бол сүнслэг тансаг хэрэглээ биш. Энэ нь хүний амьдрал зайлшгүй хэрэгцээ юм. Хэрвээ ариун сүнс дүүрэн хангаагүй байсан бол хүний сүнс доройтно. Болсошгүй хоёрхан зам бий. Нэг бол Пентекост буюу ариун сүнсээр дүүрнэ, эсвэл унана гэсэн. Ариун сүнс гэдэг бол энэ нэг христийн амьдралын дараагийн түвшний тансаглал юусоо биш ээ гэдэг талаар хэлж байгаа. Ариун сүнсээр дүүрэх, ариун сүнсээр удирдуулах гэдэг бол эн чинь нэг бол ариун сүнсээр удирдуулаад дүүрээд ариун сүнстэй хамт эзэн дотор өсөд явах, гүү бол яг уу уналтан дотор явах гэдэг л сонголтыг юм ярьж байгаа гэсэн үг. Гэтэл өнөөгийн сүм чулуунууд заримдаа ариун сүнсний дүүргэлт, ариун сүнсний удирдамж, ариун сүнсний хүч чадлыг нэг тийм супер хүч, бусдаас ялгарах давуу тал, супер од болгоход тусалдаг чадвар гэж ойлгоод байдаг. Ариун сүнсний хүч чадлыг хүн өөртөө заримдаа өөрийгөө од болгох, өөрийгөө бусдаас мундаг гэдгийг батлах зүйл гэж андуурх тохиол бий. Мэдээж яг тэгж бодохгүй л да. Гэхдээ тэгж ашиглаад байх тохиолдол бас байдаг. Харин гэтэл ариун сүнс бол юу вэ? Бидний өдөр тутмын агаар устай адилхан бидэрт байх ёстой зүйл юм. Эцэст нь ариун сүнсээр дүүрэн амьдрахад бидэрт буруу ойлгодог хэд хэдэн зүйлсүүд байдаг. Нэгдүгürt нь үүнийг бид нар сонголт гэж ойлгодог. Би Есүс итгэсэн ингээ болоо. За яг жоохон гайгүй сэтгэл санаа сайхан байх юм бол ариун сүнсээр нь яг дүүрэн амьдрчна. Энэ юм тустай хоёр ойлголт юусэн биш. Гэтэл мундаг пасторууд, мундаг номлогч нар мундаг нэг ариун сүнсний үйлчлэл хийдэг хүмүүсийг харахаар энэ нэг ариун сүнс гэдэг ариун сүнсээр өдөрдүүлэх гэдэг бол энэ нэг юм жоохон ийм тансаглал, шоу, перформанс буюу тийм нэг ийм гүйцэтгэлийг харуулдаг тийм тусгай чадвар, нэг тийм цол, хэрэгэм, эсвэл нэг тийм жолооны үнэлэх шиг тийм үнэмлэх гэж нэг дараа нь заах болов нэг жолооны үнэлэхтэй болохгүй бол яг уу гэж байгаа юм шиг тийм хэмжээнд заримдаа ариун сүнсний ажлыг бид нэр ойлголт авсан байх тохиолдол байдаг. Гэхдээ яг уу эзэнд итгэе явж ивэл болоо тэр ариун сүнсний дүүрэн мөрөн бол яг дундах шиг тэгээ явж яхад болчихно. Ямаас тэгээд деважинд нь орчлоо тэр ариун сүнстэй одоо ингээд тэр хүн идгэн үү, тэ унулна уу, босгоно уу, тэр дараагийн асуудал. Тэр мундаг модал хийдэг юм байгаа гэж. Нэг ийм мундаг тансаглал гэсэн ойлголтыг бий болгоод энэ сонголт шиг болчихсон. Тэгэл хүмүүс нөгөө нэг ариун сүнсний хүчийг ингээд харуулж байгаа хүмүүс нь би чамд хэлье чи тэгнэ гэж тэгэн гол надаас лаг юм байна гэж бодод. Гэтэл үгүй шүү дээ. Үгүй. Ариун сүнсний дүүргэлт, ариун сүнсний хамттай алхалт гэдэг чинь итгэж хүн болгоны дотор байх боломжтой зүйл. Тийм учраас Есүсийг загалмаатай цовдлох үед сүмийн онцгой ариун газар болоод ариун газрын хооронд байсан тэр зузаан хүшиг 10 см хэмжээний зузаан ширээр хийсэн байсан хүшиг дээрээсээ доошо цуурагдаж байгаа шүү дээ. Яг гэж жирийн бүх хүн дээр л Бурхны ариун сүнс очих зорилгоор Үлс номын 2 дугаар бүлэг дээр ариун сүнс хүн болгон дээр ирсэн. Ёел номон дээр юу хэллээ? Эцсийн өдрүүд та нарын залуучууд чинь хүүхдүүд чинь ариун сүнсийг авахулна гэж хэлсэн. Яагаад тэр нь чухал юм бэ? Хизээж залуучууд дээр, хүүгүүд дээр, охтууд дээр ариун сүнс буудаг байгаагүй хуучин гэрэн дээр. Эд үйлчлэлийнхэн оргил дээр явж байгаа хаан дахиалж ишүүлэгч 3 дээр л буудаг байсан. Өөр хиндэж буудаггүй байсан. Гэтэл Ёел номон дээр тэгж хэлж байгаа шүү дээ. Хүүгүүд чинь тэ
иш үзүүлнэ. Ахмадууд чинь зүүдлэн. Ариун сүнсээр дүүргээд ариун сүнсний хүч чадлаа та нар яах вэ? Сайн мэрийг тараана гэж хэлсэн. Үйлс номдор яг тэрэнд болдог. Тэр зааг нь хаана болдог вэ гэхээр Матай, Марк, Лук, Иохан номнууд дээр Есүс Христос агуулгад цовдлогдох үед бүх хүнд Бурхны нэгүсэлд харсан. Ариун сүнс бүх хүнд очих боломжтой болсноор бий болдог. Энэ зүгээр л нэг хідэн мундаг хүмүүсийн юм биш, хувааж хэргэлдэг зүйл биш байхгүй юу? Итгэж хүн болгоных. Тэгээд тэр дотроо юу вэ гэхээр эн чинь зүгээр сонголт биш. Итгэж хүн болгон ариун сүнсээр өдөрдуулж ариун сүнстэй хамт байх ёстой. Хоёрдугаар бидний буруу боддог зүйл нь юу вэ гэхээр энэ бол нэг удаагийн ивент буюу үйл ажиллагаа гэж боддог. Өөрөөр хэлбэл ариун сүнсээр дүүрэх, ариун сүнсээр өдөрдүүлэх гэдэг нь яг нэг юм сэргэлтийн цуглаан гэсэн ойлголт байдаг тийм. Сэргэлтийн цуглаан гэсэн ойлголтын цааталт хүмүүст ямар нэг юм хүлээлт байгаад байдаг вэ гэхээр ариун сүнс гинт министр орж ирэл, гинт би өөрчлөгдөл, гинт би хүч чадал амтагдал, гинт намайг юр бусын зүйл удирдал, би өөрөө биш болол, гинт ямар нэгэн зүйл болохыг хүлээдэг. Тэгээ үүнийгээ сэргэлтийн цуглаан гэж нэрлэж байгаа. Тэр та тийм хүсэж хүлээж байгаа бол уучлаарай тийм байхгүй. Байж магадгүй. Гэхдээ энэ нь танд тийм хэрэгтэй зүйл биш. Юу танд хэрэгтэй вэ? Өдөр тутмын байнгын Бурхны ариун сүнстэй хамт байх амьдрал гэхгүй юу? Даруухнаар алхах амьдрал шүү дээ. Тэгээд нэг конференц руу очино, нэг сургалт руу очино, нэг янз янзын цуглалтууд руу очино. Тэнцэн ингээл одоо муухагаар ирүүлсэн будаа олгож өгөн тэ. Тэмүүл сэргэлт авчлаа, гоё болчлаа. Тэр мэдрэмж нь хэсэг хугацаанд дараа байхгүй болонгод л яг л нэг харт амжилтлаа арай л муухай хэлэхэд нуучлаарай. Яг л нэг тийм сэргээш авч байгаа нэг кофе ууцсан юм шиг дараагийнхаа уух гэж оролдож эхэлж байгаа. Тэрийг хүсэж эхэлдэг. Тэр нэг сэтгэл дотор нэг юм хангагдахгүй болохоор энэ цуглаан болохгүй байна, тэр цуглаан болохгүй байна, энд ч болохгүй байна, тэнд ч болохгүй байна. Харин тэр гоё болж байна. Тэгээд тэр хүн болохоо очингууд энэ уул гайгүй байсан одоо болохоо очлаа. Дараагийнх нь нөө зүрхийг сэргээх тэр сэргээшийг хүсэж эхэлж байгаа шүү дээ. Тэднийг юу гэж нэрлэдэг гэж. За яг зүгээр атайхан шиг хэлээд. Тэр конференц хийсэн хүмүүс бол урт хугацаанд итгэлийн амьдрал дотор тогтвортой байж чаддаггүй. Баян гайхамшиг ярьдаг. Баян нэг тийм юр бусын юм ярьдаг. Баян юр бусын юм хүсдэг. Тийм байн сайн гоё штэ. Би ч гэсэн тийм хүсмээр байна. Гэхдээ урт хугацааны итгэлийн тогтвортой амьдрал дотор хувьсан өөрчлөлттэй амьдрал дотор нэг удаагийн үйл ажиллагаа биш харин тогтвол хоолоо идэх чинь чухал шүү дээ. Бид нар өөрсдөө хүүхдүүдтэй хамгийн сайн заадаг штэ. Хоолоо ид, өглөөний цагаан уу, өдрийн хоолоо ид, оройны хоолоо ид. Яагаад? Тогтвортой эрүүл өсөлт чинь тэнд байдаг болохоос ш. Нэг удаагийн KFC орж сэтгэлээ баясгаад, нэг удаагийн бүүл рүү орж шөлөө угаад, нэг удаагийн яг пиццагаа идээд ийм амьдралаар би болтгүй штэ. Гоё үгүй л гоё. Энд чинь гоё нэг удаагийн зүйлс чинь нэг удаадаа бол гоё байхгүй юу? Гэхдээ бидний тогтвортой өсөлтөнд юу хэрэгтэй вэ? Өдөр тутмын заримдаа амтгүй ч гэсэн тэр хоолнууд бидэрт хэрэгтэй байхгүй юу? Итгэлийн амьдрал та юу хүсэж байгаа вэ? Таны анхаарал өдөр тутмынхаа хоолн дээр анхаарч гинүү? Сүнслэг хоолн дээр анхаарч гинүү? Эсвэл нөгөө л нэг амттай пиццагаа нэг идчих гал нөгөө л нэг амттай хорох гал хурдан 100 болоосо хорхгүй идэх юмсан гэл тэндээс нэг 100-аас 100 те нэг жилдээ нэг удаа нэг хорог хийж аваад жилийнхэн имийг дааж байгаа юм шиг тийм амьдралаар явж байгаа юм. Конференц, сургалт семинарууд хит ихтэх тусам хүмүүсийн амьдрал зүгээр нэг юм 6 цэнгэлийн зүйлсүүдээр өөрийгөө дүүргэж байгаа юм шиг амьдралын хойноос хөөцөлж эхэлдэг. Би энэнгээр утгаар юу гэж байгаа вэ? Тэр муу гэсэн утгаар биш. Энэ байж болно зүв. Гэтэ таны итгэлийн амьдрал юун дээр суйрлаад байгаа вэ? Бурхантай харилцах чинь тэр конференц дээр суйрлаж байгаа бол уучлаарай. Нэг өдөр конференц байхгүй болно. Тийм учраас ковид үеэр маш олон цуглаанд багассан шүү дээ. Конференцүүд байхгүй болсон юм чи яах юм? Тариад тарьж ингээд тусал шахаж нэг ингээ амтай голтой байдаг байсан юм тасарчингууд л тасраа алах болчихсон шүү дээ. Гэтэл өдөр тутмын бурхантай харилцаж исэн харилцаатай. Бурхан дотор өдөр тутмын тогтмол харилцаатай байсан хүмүүс тэр конференц байсан уу, байхгүй байсан уу? Тэ цуглаа магадгүй онлайнаар болсон те энд цугласнаа цуглаагүй байсан гэдэгс үл шалтгаалаад итгэлийн амьдрал нь тогтвортой байж гисэн. Би баярлалдаг. Манай чуулганы итгэгч нар маань юуны ковидын үеэр асар их болсон. Өссөн, хөгжсөн. Бид нар ковидын өмнөхөөс ч илүү хүчтэй болсон. Тэгээ бид юу яагаад вэ гэдгийг би хэлмээр байна. Энэ яагаад вэ таны өдөр тутмын бурхантай харилцаас болсон байхгүй. Таны өдөр тутмын харилцаа. Заримдаа хамтгүй юм шиг санагдаж байгаа тэр гурилтай хор шиг тэр харилцаанууд таны тэжээнд итгэсээр байдаг. Хүч чанар чинь сэлбсээр байдаг.
Энэ маш чухал. Гуравдугаарт нь нэг хоосордог гэсэн ойлголт. Сайн нэг бензин хомсдоод машинуудын банкнууд бүгд хоосорлоо шүү дээ, тий. Итгэлийн амьдрал чинь заримдаа нэг тийм хоосордог юм шиг тийм мэдрэмж байгаад байдаг. Ариун сүнс нь гараа авчихсан. Тэгээ нөгөө ариун сүнсээ дүүрэхийн тулд яах вэ? Дахиад нөгөө конференц янз янзын зүйлс рүү явж эхэлдэг. Нөхөрлөх, шин зүйл сурахад бол энэ бол маш чухал. Конференц сургалтууд маш сайн. Гэхдээ үүгээр амьдарч байгаа бол харамсалтай. Тэнийг шалтгаан нь юу вэ гэхээр ариун сүнс байхгүй болчихлоо гэсэн тийм шалтгаан. Энийн нэг хиллэгтэн нэг юм байдаг учраас бид нар тэгж бодоод байдаг. Ариун сүнсээ дүүрэх гэдэг нэг юм хиллэг бид нар ингээд хэрэгэлдэг учраас дүүрж байгаа юм чинь багасна гэсэн ойлголт яваад. Манай төгс төгөлдөр амийнхан сурдаг те ариун сүнсний талаар сурах үед энэ хичээлийг ордог. Ариун сүнс ингээд дүүрэл дараа нь байхгүй болоод тийм ойлголт байхгүй шүү дээ манайхаа. Юу ч тийм ойлголт байхгүй. Сая өчигдөр би хүүтэйгээ тоглож байсан манай хүү ядарчаад ёо миний хүүч ингээд байхгүй ийм болчлоо гэдэг өөрөө зааж. Тэгээ жоохон амраад ус уснаа. Одоо миний хүүч энэ дээр явж ингээд дахиад нэг жоохон ус уучих. Одоо ийм болчлоо одоо аваад тоглоё гэх. Бараг ийм байж үл арай амар юм шиг санагдаад. Бид нар нөгөө ариун сүнсийг заримдаа ингээл амар гоё ингээл сэргэлтийн цуглаа хийчихлээр ийм болоод тэр нь холдоод эхлэхээр ингээл багсаал ойрд нэг сэргэлтийн цуглаа хиймээр яхахын нэг л сүнс байхгүй болох гэдэг тийм. Тэгснээр сүгэлдээ сүнс чинь хайж бараг тэр аваар шагааны хавцаа явж байна. Нэг л ойр сэргэлдэхгүй байна гэл тийм. Хуучлаараа тийм байдаггүй. Ариун сүнс танаас гарч яваал тэгэл нэг сүнс дуудаж байгаа юм шиг дуудангуут нь орж ирээл ингээл дүүрээл тэгэл дуудахгүй болохоор гарч яваал тийм тоглоомтой тийм биш шүү дээ. Бурхан өөрийнхөө ариун сүнсийг юу шиллээ? Тамга болгоод мөнх амьд чинь тамга болгоод өгсөн гэсэн шүү дээ. Гүйцээ. Одоо бид нар хардаа ариун сүнс дүүрээд байхгүй гэхээс илүүтэйгээр би ариун сүнстэй бүрэн гүйцэд хамт алхаж гин үгүй юу гэдэг асуудал яригдах байхгүй юу? Би ариун сүнсэнд өөрийнхөө амьдралыг бүрэн даатгаж гин үү? Бүрэн түүний үгийг дагж гин үү гэдэг асуудал яригдана үхээс ш. Ариун сүнс гараа явцсан, ороод ирсэн гараа явцсан ямар шүглэж байгаа юм шүү дээ. Тийм байхгүй шүү. Та ариун сүнсийг дагаж түүнийг үн дуулууртай байж хамт байгаа юу гэдэг асуудал яригдана. Тэрс ариун сүнс намайг орхиж явсан асуудал юу ч байхгүй. Бурхан хажууд байхгүй юм шиг тийм хуурай үед байдаг. Бурхан байдгаараа байж л байгаа. Заримдаа бид нар бураараа зогсож хаана байхгүй юм шүү дээ бурхан. Ард чинь байна. Нөгөө байсан газараа л байж байгаа. Өө байсан юм байна гэж тий. Тэгээ тэгэнгүүтлээ дүүрчлээ. Тэгээд нөгөө амьдралынхаа хаар шарын юмдаа ингэсээр байгаа бураач нөгөө алга болчлоо. Байхгүй болчлоо. Тэгээ одоо яг конференцд явна да. Дүүрчлээ. Тэгээ ийм тийм ингэж л ойлгоод байгаа шүү. Ариун сүнс таныг хизээч орхихгүй. Би танд хэлье. Библиэд хэлсэн. Үргэлж хамт байна гэж хэлсэн. Багсдаггүй, ихсдэггүй. Ариун сүнс бензин биш. Ариун сүнстэй нэг юм багс дүүрдэг ус биш. Ариун сүнс байгаа л байгаа. Байхгүй бол байхгүй. Гэхдээ Христ итгэж хүмүүстэй би хизээч орхихгүй хамт байна гэж хэлсэн. Гагцгүй бид түүнийг хэр зэрэг дагаж түүнтэй хамт байгаа вэ гэдэг л асуудал яригдана. Эцэст нь ариун сүнсний баптизм бол баптизмын талаар нэг ийм ойлголт байдаг. Ариун сүнсний баптизм гэдэг юу гэж ойлгодог вэ гэхээр за энэ бол деноминац буюу урсгал чиглэлүүдийн өөр өөр гэсэн тайлбараар манай чуулган юу гэж ойлгодог вэ? Юг заах гэж оролддог вэ гэхээр энэ бол ариун сүнсний баптизм гэдэг бол ялангуяа 1-р Коринтын 12 дугаар бүлгийн 12-аас 13 дугаар ишлэгийг за бүгд хамт уншъя. 1-р Коринт 12-ийн 12-аас 13-ийн сүүлийн ишлэл шүү. За жигнэсээ сүүлийн ишлэл. Тийм энэс хойш ишлэл уншихгүй. 1-р Коринт 12 дугаар бүлгийн 12-аас 13 дугаар ишлэгийг уншъя. За эндээс би дуудаад өгчий та бүхэн харчаарай. Би энэ нэг атлаа олон эрхтэнтэй байдагчлан биеийн бүх эрхтэн хэдийгээр олон боловч нэг бие болдог. Христ ч мөн тийм билээ. Учир нь юудэчүүд эсвэл грекчүүд боолууд эсвэл эрх чөлөөт хүмүүс ялгаагүй бид бүгд нэг сүнсээр нэг бие рүү баптизм хүртэж нэг сүнсийг уусан юм гэж хэлсэн. Ариун сүнсний баптизм гэдэг бол бид Христэд итгэх үедээ түүнийг хүлээж авч байгаа. Тэр хүлээж авч байгаа тэр үеийг хэлж байгаа. Тэгээд бид нар түүгээр дүүрдэг. Анх удаа.
Тэр сүнсээ бид хөрөхгүй. Тэрээс багсдаггүй, ихсдэггүй. Бид нар заримдаа яадаг вэ? Хүлээгддэг. Яг түрүүнийхтэй адилхан. Энэ үедээ яадаг вэ? Бидний хандлага ямар нэг юмар ингээд бензин колонк руу очиод дүүргчээд тэг гадуур явж байгаа бензин дууслаа дахиад бензин колонк очиж дүүргэдэг шиг цуглаан дээр ирээд нэг конференц дээр ирээд ариун сүнсээ дүүргчээд тэгээ гадуур явж өөрийнхөө амьдралаар амьдарч юм чиг дуусаад эхлэнгууд дахиад нэг конференц дээр очиод дүүргээд нэг ингэж явж байгаа нэг юм дүүргэлтийн амьдралаар тэг андуураад байдаг байна. Ариун сүнсний баптизм гэдэг бол тайл хийдэг хүлээж авсан. Ариун сүнсээр тайл хийдийн дүүргэгдсэн. Танд ариун сүнс байгаа. Өөр юу хэрэгтэй вэ? Өөр юу хэрэгтэй гэвэл та түүнтэй хамт байх гэж. Гүйцээ. Нэг юм дутуу, дахиад нэг юм авах ёстой гэсэн ойлголт нь биднийг ингээд нэг тийм өнөөдөр би хараахан болоог байгаа учраас гэсэн тийм мэдрэмж өгөөддөг. Ариун сүнс бүх хүнд Христэд итгэх үед нь өгөгдсөн. Гүйцээ. Тэр сүнс тантай хамт байгаа. Одоо юу хүлээж байна? Одоо тэр ариун сүнстэйгээ хамт алхах хэрэгтэй. Тэгэхээр энэ хувьслын амьдралд юу хамгийн чухал вэ? Хувьсын өөрчлөлтсөн амьдралд. Одоо би та бүхэнд өнөөдрийнх нь номлыг дүгнээд хэлье. Бидний амьдрал бурхан дотор хувьсаж өөрчлөгдөх ёстой. Тэгээ үүнд бидэрт 3 чухал зүйл хэрэгтэй. Нэгдүгürt нь бид бурхантай нэгдэх ёстой. Нэгдмэл нэг болох ёстой. Бурханы хараа зориг, түүний хүсэлтэд бид нар нэгдэх ёстой. Хоёрдугаарт нь бурхан үргэлжлэгдсэн учраас бид нар тэр гэр бүлд яг орох ёстой. Энийг ойлгох ёстой. Бурханы гэр бүлийнх. Бид зүгээр л бурхантай хамт байх биш яг бүр бурхантай гэр бүл шиг, бурханы гэр бүлд орсон юм шиг тэгж хамт байх ёстой. Тэгээ бүр цаашаа дамжаад бурханы хүч чадлаар нь яг дүүргэгдэх ёстой. Түүнтэй хамт байх ёстой гэсэн үг та. Ингиж гимэн итгэлийн амьдрал яадаг вэ гэхээр бурхан дотор ховсон өөрчлөгдөж идэг. Тэгээс зөвхөн мэдлэгээр зөвхөн нэг ямар нэгэн үйл ажиллагаагаар зөвхөн ямар нэгэн үед ингэж ийм үйлчлэлтэйгээр нэг ингэж тэгдэг зүйл биш. Өдөр тутмын тогтмол байнгын харилцаа бол бидний хувьсган өөрчилж байдаг. Тийм учраас гэр бүл болсон хүмүүс хоорондоо өдөр тутмын байнгын хамтдаа байсан энэ харилцаанд бидний бие биентэй нийлүү яг адилхан болгочдөг. Бурхантай хамт байж өдөр тутам бурханы оршихуйд мэдэрч бурхантай хамт үйлдэж нэгдмэл нэг гэр бүлийн гишүүн мэт байх нь биднийг бурхантай адилхан улам илүү адилхан болгодог тэр төдөрх рүү маань хөтэлдэг баг. Үнийг бид нар хувьсан өөрчлөгдсөн амьдрал гэж нэрлэж байгаа. Гаднаа дотроо бүхий л талбар дээр бурхантай цөмөөр адилхан болцгоё. Амен. За бүгдээ хамтдаа хийсний өмнө нэрэн залбирцгаая. Өөрийнхөө хувьсан өөрчлөлтийн амьдралын төлөө залбираа. Манай магтаалын гараад ирэх үү те? Намайг хүлээхгүйгээр. За гараад ир хамт үйлчлэе. За. Хамтдаа бүгдээ суудлаасаа босоод эзний өмнө залбирая. Тэгээд эзнийг магтъя. Эзнийг магтаал магтан дуг дуулъя. Эзний өмнө өөрсдийнхөө сүнслэг